За энэ наадлын хөрөөр бол одоо Увс аймгийн Тариалан сумын яриад Басангийн урдын хөрөөр 20 номертой марцсан өнөөдрийн баяр цэнгэл нааданд одоо тохиромж руугаа явж байгаа юм байна. За цааталт нь явж байгаа бороор бол Увс аймгийн Тэс сумын яриад Жавын баян мөнхийн унгаа одоо Увс аймгийн Тариалан сумын аймгийн намдар туяач алдар тех жигүүр бор азраг нээзэн Жимбин ноёр зааны хурдан бороор явж байна. За манай зурлаач маш яваад араар нь тоосны хаард гараа сайхан хөндлөн нэргээ зогсож байгаа. За одоо энэ хурдан мор гэдэг бол одоо цаг үед маш эрчтэй хөгжиж байгаа. Ер нь хаа газрын наадам ер нь сул морь муута наадам гэж морь султаа наадам гэж ер нь болохоо байсан. Наадмын тэнд болно уяачдыг нэг хөндлөн одоо тэгээд одоо морь газраас наадам болгондоо ирж уралддаг давуу талтай болсон байгаа одоо. Тэгээ орчин цагийн одоо морины уяаг гэдэг бол одоо шинжлэх ухааны дэвшинд одоо өргөн дэлгэр сайхан гэгдсэн байгаа. За энэ хөшөдлөн насны мордын урдаа одоо улс руугаа ороход бэлэн болсон байна. Өнөөдрийн энэ баяр цэнгэл нааданд бол одоо Увс аймгийн Тэс сум, Өлгий сум, Улаангон сум, Наранбулаг сум, Түргэн сум, Давс сум. За мөн одоо Өмнөговь сум. Завхан сум гэсэн сумдаас сайхан морд ирсэн байна. За морд бол одоо ингээд тохиромж давуу тал нь бол бүрэн сайхан орж байгаа. За хорж илөө эрхэм мөндөд төлөвчд наадамчтай Увс аймгийн Улаангом сум зохион байгуулагч байгаа Довнгийн хурд гал үсгэн байгуулагчийн 1 жилийн ой баяр цэнгэл наадмын хурд нь шүтлэн насны мордын уралдаан гарааныхаа алтан сар зурхаагаас нэгэн зэрэг сайхан хэрэглээ. Газраас өглөрсөн 40 гаруй алтан дурд ган дөрвөн дураараа газар бөмбөрдөн алтан доосоо тэнгэрт намруулан хэрэглээ. За энэ наагур гарчиж байгаа. За энэ наагур гарчиж байгаа 20 номертой сайхан хөрөөрөө бол Увс аймгийн Тариалан сумын яриад Басангийн урдын хөрөөрөө гарч ирж байна. Наагур гарч ирж байна. За минь түүний цаатал дээр одоо Увс аймгийн Тариалан сумын яриад аймгийн намдар туяач жигүүр уразрын эзэн Жимбин ноёр зааны хурдан бороор одоо наагур гарч ирлээ. За манай зургаачин дорн одоо өнгөний ирээдүйд дээр хүрнэ. За энэ дундхан талд үзүүр аваад гарч ирж байгаа тэр цэзэвчтэй бороор бол Увс аймгийн Улаангом сумын засгаар Увс аймгийн Тэс сумын уул Цэдишин ган тэмрийн урдан загалар гараад ирсэн байна. За морд иргэнгүүт үзүүр аваад гарч ирж байгаа сайхан хөрөөрөө бол одоо Увс аймгийн Улаангом сумын 8 гараагийн уяач Баян мөнхийн эрхэм баярын урдын хөрөөрөө гарч ирсэн байна. За тэр цаагууран гарч иж байгаа хөрөөрөө бол бас л одоо Баян мөнхийн эрхэм баярын уяан дээрээс морцсон хүрэн. За тэр хөрөөрөөний номерыг хараа. Зургуулаач. За 32 номер. За шүтлэн насны мордын уралдаан гарч ирээд үзүүр авахад одоо 32 номертой морцсон Увс аймгийн Улаангом сумын 8 дараагийн Баян мөнхийн эрхэм баярын урдын хөрөөрөө шар зэвчтэй хөрөөрөө гарч ирээд гисэн байна. За наагур гарч байгаа энэ 15 номертой хөрөөрөө бол Увс аймгийн Тэс сумын Цэвэн нарвдгийн баяр сайхан уяан дээрээс морцсон цагаан гурваар гарч ирээд айргийн гурвлуу давхан шургаад орж ирлээ. За тэр дундхан тал дээр явж байгаа бүр дээр бол Увс аймгийн Улаангом сумын засаг дарга Цэдишин ган тэмрийн урдын бүр дээр гараад ирсэн байна. За Цэдишин ган тэмрийн бүр дээр бол одоо Сүхбаатар аймгийн бар урт сум яриад Цэрэн дунд Сүхбаатар аймгийн бар урт сум яриад Цэрэн дунд хүний унгаад дөө. За цаатлан гарч байгаа хөрөөр бол одоо бас мөн Увс аймгийн Улаангом сумын засаг дарга Цэдишин ган тэмрийн хөрөөрөө гараад ирсэн байна. Цэдишин ган тэмрийн хөрөөр бол Увс аймгийн Улаангом сумын Аркира 2 дугааргийн хараа сумын налдар туяач баяр сайхны балжны унгаад дөө. За энэ хөшөдлөн насны мордын уралдаан эрэхэд за наагур гарч байгаа энэ шар зэвчтэй хөрөөрөө бол одоо 4 5 6-гийн бүрнээр гарч байгаа шар зэвчтэй 71 номертой хөрөөрөө бол одоо Увс аймгийн Улаангом сумын 8 дугаараар Монгол улсын ургамалчин аймгийн налдар туяач Баттагийн алтан гэрлийн хурдан хөрөөрөө айргийн дөрвөлөө гарч наадлаар зүтгэлээ. За хөрөөрөөний хувьд гэх юм бол одоо аймгийн налдар туяач Увс аймгийн Тэс сумын аймгийн налдар туяач Завын бэгзийн ургана дөө. За энэ хөө одоо сайхан шүтлэн насны мордын уралдааны нэг үзүүрийн 14 500 м жигтэй өнгө авлаа. Наагур гарч байгаа энэ сайхан 27 номертой хар өрөө бол Увс аймгийн Улаангом сумын 1
Нэгдүгээр багийн харьяат. Нэгдүгээр багийн харьяат одоо Хардагийн урд харуулаа гараад ирсэн байна. Энэ бол одоо Увс аймгийн Улаан гомсомын 8 дугаар багийн засагт дарга. 8 дугаар багийн засагт дарга. Дорилгийн энкерийн унгнадуу, дорилгийн энкегийн ойрынх нь сумангийн төл гэж яригдчихсэн шүү байна. За энэ аавар халахаа зүтгүүлээд байгаа урд нь халиураа бол Увс аймгийн Улаан гомсомын 8 дараагийн харьяас аймгийн Налдартай Чимэн цэдэнгийн урд нь халиураа явж байна тоосон донд. За энэ халиураа бол одоо өөрийнх нь том олоолгын төл. За юуны төрснийх нь одоо Увс аймгийн дөрвөн сумын яриад Улан Баярын Бачиргалын урд донгор хязаална. Урд донгор хязаалмаар тэргүй хонгор уралдаанд бас л айргийн 3 төрдсөн байгаа. За 17 номертой мордсон Увс аймгийн Нармулаг сумын яриа Самбуугийн үр цайхын урд нь халтруура гараад ирсэн байна. За энэ халтруура одоо Төв аймгийн Аргалан сумын өгшил та халтруурааг одоо Наранбаатар гэж 9 настай хүүхэд өмсөн байна. За энэ сайхан наагур номергүй нэг засмал хэлтэй хүрэн зайр төрөө гараад ирсэн байна. За манай уяачд одоо өөрсдийнхээ бас алдар цолыг дуудуулаад бас морийнхаа эждийн юуг бас цолгон шиг бас дуудуулах хэрэгтэй. Номергүй морийг бас мордуулах. Номер зүгээд мордуулж бас хэрэгтэй юм да. За энэ хийн дээр авж байгаа 39 номертой сайхан хэрүүрээ гараад ирсэн байна. 39 номертой сайхан хүрээр гарчсан. Түүний уртл дээр явж байгаа 60 номертой хурд нь зэр дээр бол Увс аймгийн Нармулаг сумын харьяат аймгийн Налдартай Батуйнгийн хурд нь зэр дээр гараад ирсэн байна. Битүүрэ гэж өртгүүлсэн байна. Хөөхтийн нэрийг бас өртгүүлээг байна. За 39 номертой морцын сайхан бороор бол Увс аймгийн Харилан сумын Харилан сумын харьяат аймгийн Налдартай Жимбин Наяр заны хурд нь бороор гараад ирсэн байна. Энэ хурдан бороор бол одоо Увс аймгийн Тэс сумын харьяат Жавын Баян мөнхийн унгнадуу. За энэ хөшөдлөн насны мордын уралдаан одоо газрын талд орж ирэхэд айргийн 3 дээр одоо Увс аймгийн Улаан гомсомын 8 дугаар яриад Монгол Улсын авраг малчин олон дөмнөө одоо талхалтаа хэмээн нэрээр нь хүмүүх нандахгүй одоо Батагийн алтан гэрлийн урд нь хөрөөрөө одоогийн байдлаар айргийн 3 дээр гараад ирсэн байна. Энэ бол Увс аймгийн Тэс сумын яриад Жавын бэгдийн унгнадуу гэж өртгүүлсэн байна. За тэр сайхан 40 хэд номертай тэр 47 номертай сайхан цагаараа 47 юу? За 47 юм 43. Тэрийг жаахан суугаад харуулаарай маань зурулаач. За 47 номертой сайхан хөрөөрөө төсөн байна. За энэ дунд нь 73 номертой халиураа бол Увс аймгийн Харилан сумын яриа Самбуугийн цогийн урд нь халиураа гарч ирсэн байна. За 68 номертой сайхан өсгий цагаан хөрөөрөө гараад ирлээ. 68 уу? 68 номертой сайхан өсгий цагаан алтруур. За нэг хаалт дээр гараад ирсэн юм шүү. 68 номер одоо бүртгэл дээр бас хараахан байхгүй байгаа юм байна. За 86 номертой морцсон нэмэр зүүн гомсон яриад нэмэрдний хурд нь хөр алд зүрээ бас гарч ирсэн байна. Битүүрэ гэж төр мантах гэж хөөд өмсөн байна. За энэ цагаан өрөөний номерыг хараад өгөөрэй. 43 номертой цагаан өрөө. За 23 номертой цагаан өрөө 71 номертой хөрөөрөө бол айргийн 3 дээр явж байгаа хөрөөрөө бол Увс аймгийн Улаан гомсон Батагийн алтан гэрлийн урд нь хөрөөрөө. За 43 номертой хөрөөрөө. За энэ бүртгэл дээр бас манай юу дутуу бүртгэл байсан байна. Морь өртгөж байгаа хүмүүс дээр бас нэг морь өртгөж байгаа дээр бас сайхан анхааралтай байна. Нэг үгүй бүртгэлийн заас дутуу хийгдсэн юм уу? 43 60 номертой хөрөөрөө. За энэ шүтлэн насны мордын урд хонгороо хүрдлээ. Увс аймгийн Тэс сумын Цэвэнор удан барьцаахны урд хонгороо нэг үүдөө амрын заатай хөдөлсөн бол аман үзүүн дээр явж байгаа энэ 60 номертой хурдан хөрөөрөө одоо Увс аймгийн Нармулаг сумын яриад аймгийн Налдартай Батуйны хурдан зайр дүрээ өөрийнхөө унгадуу энэ хөрөөрөө бол одоо айргийн аман үзүүн дээр гарч ирсэн байна. Айргийн 3 дээр Батагийн алтан гэрлийн хөрөөрөө. За 43 номертой бороо. За 43 номер бүртгэл дээр хараахан харагдахгүй байгаа даа шүү. 43 номертай. За 43 номер хараахан бүртгэл дээр байхгүй. За эрхэм үнэт үзэгчтэй, эрхэм үнэт наадамчтай. Увс аймгийн Улаан гомсомны сумын адарганы үүдэн хүний дээр зохион байгуулагч байгаа Увс аймгийн Улаан гомсомын 8 дугаар багийн Довнгийн хурд галын 1 жилийн
оюун хүрээний зохион байгуулагч байгаа хурдан шүтлэн насны мордын уралдааныг 15 номертой мордын сайхан наран зүстэй хонгороо болоод Увс аймгийн төс цумээраад Цэвэн наруудгийн баяр цайхны хурдан хонгороо өнөөдрийн баяр цэгэл наадаг хөтлөө гараад ирсэн байна. 15 мундагаас баяр цайх. Цэвэн наруудгийн баяр цайхны уян дээрээс морд зүрэ баг гүлмэндээ хонгороо. За энэ хот өнөөдрийн их баяр цэгэл нааданд одоо сайхан хонгороо бол зааныг үзүр аваад өнгө аваад гарч ирсэн бол түүшдэн хөтлөөд байж бас хоосон дөрөтэй сайхан орж иж байна. Энэ хонгороо Увс аймгийн төс цумаараа Цэвэн наруудгийн баяр цайхны уралдаан хонгороо. Цэвэн наруудгийн баяр цайх гэдэг ч одоо хурдан морийг бас сайхан энэ цаг үед бас сайхан үйж байгаа яач та. Одоо зун нэр зүгтээ сайхан уралдаад намар нь одоо хурдан үрцүүлэг морид авч нутгтэн сайхан тавиад өвлийнхаа тэжээлийг хаврынхаа ажлын одоо урд авч шийчээд тэгээд нутгтаа ирж уралддаг сайхан уу яач байгаа. Цэвэн наруудгийн баяр цайхны үйсэн сайхан хонгороо зүрэ ийхүү Дөнгөөр урд гадаа 1 жилийн новын баяр цэгэл нааданд нэг 500 м зааны 400 м-ийн зайтай холхон сайхан дөрүүллээ. За хонгороо өдөр бол өнөөдрийн хувьд сайхан араас нар задуу уралдах гэн одоогийн байдлаар ингээд ойлгомжтой болж байна. Ингээд Увс аймгийн төс цумээраа Цэвэн наруудгийн баяр цайхны үйсэн сайхан хонгороо зүрэ ийхүү үүдэн хомрын зайтай дөрүүллээ. Өнөөдрийн баяр цэгэл наадмыг одоо өвчтөд сайтын хамт олон одоо Монгол орны өнцөг улмөрт аж төрийн намд суугаа ард иргэд одоо бүрэн нэрхээр шууд дамжуулан үзүүлж байгаад бас их таатай байна. За энэ их одоо Цэвэн наруудгийн баяр цайхны уралдаан хонгороо үүдэн хомрын зайтай болохын дөрүүллээ. За энэ 33 номертой сайхан бороо амаг зөнд орсон бол Увс аймгийн төс Увс аймгийн улаан гомсомын Батагийн алтан гэрэл уралдаан хүрээ 71 номертой мордож айрган дэрвд орлаа. За энэ 60 номертой хүрээ Увс аймгийн наран мөлгсөн яриад аймгийн надар туяач Батуйнгийн хурдан хүрээ айргийн 5 турдлаа. 60 номертой мордсон. За 6-д одоо ингэ барихгүй гэж шүү. За юу мөр орж байгаа юм байна. Засмал дэвтэ хүрээ орж байгаа юм байна. За 7-д одоо за 9 Увс аймгийн улаан гомсомын 1-р огийн харьяат Хардагийн урдаа харуур орж байна. За Сигарагийн хурдан халуун нөрөө 14-5-ын багцаанд орчлаа. За Тариалан сумнаараа Самбогийн цагаагийн хурдан халуураар бас орж ирлээ. Увс аймгийн улаан гомсомын Цэдийн Шинган төвийн халуураа хөрөөрөө хоёр одоо нэг 15-6-гийн багцаанд орчлаа. Зяинхүү одоо шүдлэн насны мордын уралдаан маргаан бодлонгүй сайхан болж өндөрлөө. Итгэн мужиндараа та бүхэнд одоо айрагц төрүүлсэн мордын эзэстэй уулзуулъя. Энэ бүртгэлээ юус байхгүй бах тий. Нэг цааснаа зүг шиг. 15 чөтгөө тэр амуу зүддэг тэр 43-ус хүртэл чиччихв. Тэгэд 43 галзан Москва л тэр. Алга тий. 43 үчин дээр бадамжуулын гэр мэр. Бадамжуулын гэр нэг 43. Хээр ус бор урсан шүү дээ. Бүр урсан. Хээр юм. Тэг яхан оо бадамжуулын. Нэмжөөний бадамжуулын гэр. Хээр хүний хаа. Нэмжөөний бадамжуулын гэр 43 юм уу тий? Тэр борн 43 маа байсан. Хав явж байгаа шүү дээ. 68 ч бас бүртгэл дээр байхгүй. Одоо энэ бүртгэл дээр сайхан анхаармаар нэг бол уяачт маань энэ бүртгэл хөдөлж авахгүй жаахан солиод тэрийгөө бүртгүүлэхгүй тавьж явуулаад байна. Яхаа явж байна. Тэгээ ямар номерлого мөрдүүлж байгаа нэхгүй. За би нааш юу. Машины яриа. Энэ вот ингэ төсгөө.
За нааш яваарай. За сайн байна уу ингээд довнгийн хурд галын нэг За сайн байна уу. Довнгийн хурд галын 1 жилийн ойд зориулагдсан шүдэл насны мордын уралдаанд хонгораал зүрэг болгон сайхан төрүүлгэлээ. Үзэгч олон түмэнд өөрийгөө сайхан танилцуулахгүй. За баярлалаа. Намайг Увс аймгийн Тэссэн яриад залуу яач Готвын нэг холд гэдгээ. За халзуурын удам өгшлөө. За миний халзуурэ Хинтийн аймгийн Хэрлэн сумын яач Жавын бэгзэн гадуу Увс аймгийн Тэссэн яриад аймгийн алдартай яач Севаровдгийн баяр цах найзаасаа бас авч яасан юм аа. Баагна. За баярлалаа. Хурд танд дараагийн наадамд амжилт хүсье. Аймгийнхаа бусдад амжилтаа сайхан оруулаарай. За баярлалаа. За та нарыг Монголын бурхан мөнгөтэй явах болтугай. За баярлалаа. За өөрөө нааш. За та яхаа. За. Ийш. Ядуучлаа. За өнөөдрийн одоо энэ довнгийн хурд галын баяр наадамд одоо отто сайхан уралдаж хөрөөрөөгөө ирдүүллээ. Үзэгч олон түмэнд өөрийгөө сайхан танилцуулах. За би Увс аймгийн Нармал гэсэн байгуул Увс аймгийн улаан 10 дугаарыг яач аймгийн алдартай яач Баттын гэдэг байна. За миний хөрөнгөөр энэ шаргазаргын мөнгөнд төлөөмаа гартэл нь. Яг энэ сайхан бэлтгэл сайтай байж энэ сайхан довнгийн хурд галын уралдаанд амжилт төрүүлж харагдлаа. Тэгээд довнгийн хурд галын өнгөрсөн жилийн амжилт маш өндөр байж аймагтай тэргүүлсэн гал байгаамаа. Тэгээ галынхаа уралдааны эхний жилийн уралдаанд яг цаахан харигдсан баяртай байна. За баярлалаа танд амжилт хүсье. За баярлалаа. Дараагийн уралдаанд олон найраг төрөвтэй. За та нарын ажил амжилт хүсье. За сайн байна. Довнгийн хурд галын 1 жилийн ойн уралдаанд одоо сайхан хөрөөрөөгөө урамтай сайхан уралдуулж харагдууллаа. Үзэгч олон түмэнд өөрийгөө сайхан танилцуулахгүй. Намайг Батан алтан эрлэгдэх. Энэ уралдаанд өрөөмөн дөрөвдөрлөө. За хөрөөрөөний удам өгшлээ үлээ. Жавын бэгдэг ах юм надуу. Энэ аврын одоо хэдтэй хуруу яв. Энэ аваржингаал орг харагдчих боллоо. Тэглээ бичгэн ийм бичгэн баяруудаа харагдалаа. Тий. За одоо ингээд дараагийн аймгийнхын төвийн бүсийн уралдаанд нод амжилт хүсье. Олон найраг төрөвчтөрэй. За баярлалаа. Та бүхэндээ энэ дээр амжилт хүсье. Таныг Монголын бурхан мөнгө төсчих болтугай. За баярлалаа. За. За бороо нааш өдөр. За сайн байна. Үзэгч олон түмэн сайхан өөрийгөө танилцуулах. Өнөөдрийн энэ сайхан баяр цэнгэл наадамд бороороо харагдууллаа. За баярлалаа. Наваг Увс аймгийн цагаат цаахны тэмүүлэг өгдөг. За. Бороорооны удам өгшлээ юу? Энэ аврын хэд тур Аврын 3 дахь удам өгш нь Сэлэнг аймгийн Усаад сумын харьяат Алтан гэрлийн Мацаргахын цэвэр азарнаа саасан баргуундаа хураалгаж харсан. Алтан гэрэл ахта энэ цаг хурдан хүлэг харьсанд баярлалаа гэж хэлье. За баярлалаа. Өшөөл наадмаас хараг төрөөрэй. За баярлалаа. Одоо яах вэ?